Сайн цаанаа ингээд та бүхэндээ өнөөдрийн Microsoft Office PowerPoint 2007 програмын тухай танилцуулж байна. За ингээд програмаа нээсэн байна. За програмаа нээхдээ бид нэ Start гэсэн all програмсаас Microsoft Office-ийн бүлэг програмуудаас Microsoft PowerPoint 2007 гарч нэг цаанаа харагдах байдлыг хадж байна. За бүх програм Microsoft Office 2007 програм бүрхэн програмаар ихтэй танилцуулга хийх рекламчлаланд хэрэглэдэг. За Microsoft Office PowerPoint програмын гол зорилго нь презентацийн бэлдэж татуулах. За презентацийн гэдэг нь ерөнхийдөө слайд шоу гэж ойлгож байна. За энэ нь болохоор хэд хэдэн слайдуудаас бүрдсэн. За слайдаас бүрдсэн хууднууд болон дээр байгаа зураг юус хөл зүйлүүдийг объектуудын хоорондын хөдөлгөөн буй аваа болон автомат хуулах хэд хэдэн слайд аваад байгаа юм. За слайд гэх нь дэлхийн нэг хуудас слайд гэж нэрж байгаа. Энэ дээр энэ гурван слайд гурван презентацийн байна гэсэн. За слайд шоу нь олон слайдуудаас бүрддэг. Слайдаас бүрийн өмнөд хэлбэр хөдөлгөөн эффектэд оруулах зэгцээ слайдын бүхнээс болох ачиг текст тус хөдөлгөөнд оруулах хөл шоу болж тоглогдож байгаа юм хэрэгтэй зургийн өгч байгаа. Microsoft PowerPoint програмд боловсруулж байгаа энэ банкин хүснэг зураг текст объект диаграм янз бүрийн медиа бичлэг нийлээд тусдаа бүгдээрээ объект болдог. Объект болохоор тусдаа объект болохоор дээр нь зүү устгах байрлахад хэлбэр олгодог байгууллагаа. За яг нэгний хадах байл нь бид шинэ презентацийн буюу шинэ слайд шоу гэдэг. Office document-ийн байгаа new команд онгож презентацийг бэлдэж болно. За нэг презентацийн харилцаа сонгох юм. Үүнийг онлайн презентацийн гэдгийг сонгох юм бол бидний хоосон презентацийн байгуулсан слайд болж ирдэг. Бид түүнээс нь маш бүрийн өөрсдөө гэсэн презентацийн бэлтгэх боломжтой болоо. За install templates гэдэг нь сонирхолтой зүйлээ бэлэн болгосон байгаа загваруулаас ашиглаж юм боломжтой. За дэмага тэгээ өөртөө хэлж хож байна. Англи бид шинээр ингэж бид нэр шинээр слайдны презентацийн слайд нэгтгэж нар хоолсны new slide команд сорон new slide командын бодлого энэ жижиг дээрсэн цэвэрлэж ингээд байгаа. Энэ загварууд нь орчуулсан загвар. Үүнээс бид нэр таараас онгод презентацийн хийж байна. За энэ title slide-ийг бичигтэй слайд байгаа гэдэг. За ингээд өөрсдөө тохирсон хэлбэр сонгоод бид өөрсдөө янз бүрийн слайд хийж болно гэж. Слайд өөр байх боломжтой. За үүнээр үг бичих янз бүрийн зүйл гэх юм бол яг Word гэдэг юм төстэй нэг хэлсэн байгаа. За жишээлбэл одоо энэ үг бичээд үүнийг хэлжүүлээд энэ үсгийн фондын өөрчлөлт зориулна. За мөн үсгийн хэмжээ хамруулж бичиж энэ яг Word дээр хийсэн адилхан юм. За үүгээр бас томцож болно. Бас гадна тий. За энэ Word өөрөнд татарна. Даалгавар underline доодоос болно. Техникийн яг Word програм дээр хийсэн зүйлхэн байгаа. Энэ бол энэ яг учраас тань батны ярихаар цаашаа юу гарах тахад байна. Тэгээд дараагийн хэсгээр бид боломжтой цаашаа хийж болно.